За шинэ блогтой талтай морил өнөөдрийн блогоор би та хэдтэй 20 настай өөрийнхөө хувилбарт хэлэх зөвлөгөөнүүдийг хуваалцаж бодож байна. Тэгээд магадгүй 20 настай байсан бол ингээрээ тэгэрээ ч гэдэг юм эсвэл хийх байсан зүйлсээ өнөөдрийн блогоор ярилцаж бодож байна. За тэгээд би өглөө босоод ийм йогурт смути сүүлийн үед амар утгартай байгаа. Энэ яг жирэмслэлтэй минь холбоотой хаа бүр тараг болон смути л бүр ингээд баг өдрийн 2 3 ч юм уу хумаар санагдаад байгаа. Тэгээд тэрийг хийнгээд үлээ ярилцгаая. За 20 настай өөрийнхөө хувилбарт хэлэх хамгийн ихний зүйл гэх юм бол яг ийм зүрх сэтгэлийн шархалт heartbreak гэдэг зүйл даван туулж байгаа эд үе байж магадгүй бах. Яг ийм 18, 19, 20 тийм үед ингээл найз охин найз залуутай болоод тэрнээсээ салаал ч юм уу хаягдаад ч юм уу тэг ингээл зөндөл ийм relationship асуудлууд идэв шүү дээ. Тэр болгоо ингээд яг тухайн үед амар хүчтэй өвдөлт өгч байгаа ч гэсэн дараа нь ингээд идгэрнэ гэж хэлмээр яг ийм you will healing гэж болдог. Тэгээд эдгэрдэг учраас яг тухайн үедээ айгүй хэцүү байгаа ч гэсэн хэдэн жилийн дараа энэ бүгд ингээд зүүд юм шиг ингээд баг болоогүй ч юм шиг бүр зүүд чинь нэг юм зэрс гэл өнгөртөн штэ тэ нэг юм хэмжээнд очих болно гэж хэлмээр байна. Хоёрт нь болохоор нэг зөв явбал зөөлөн замбуул ингээд тэр бол айгүй үний юм шиг санагддаг. Тэгэхээр ер нь ингээд зөв байгаад зөв юмаа хийгээ зүгээр л зөв амьдрах юм бол амьдрал чинь цаанаас ингээ айгүй гоё тэгшэрдэм бэлээ. Тэгэхгүй одоо ингээл айгүй буруу замаар буруу юм хийгээл хүмүүс гомдоогоол хүмүүсийг хуурал мэхлээл тэг яг юм болохгүй бүтэхгүй юм хийгээд ирэхээр ер нь бас тийм сайн бол биш. Карма гэж зүйл байдаг. Тэгээ сайн зөв амьдрах тусам эргүүлээд амьдрал чинь сайжирдаг. Эргүүлээд яг тэр гоё зөв зүйлс тань дээр ирдэг, нэгддэг юм бэлээ. Тэгэхээр карма гэдэг зүйл бол айгүй үнэн шүү. Гуравт болохоор ер нь ингээд яаж ч амьдрсан эрч хүчээ үржил байна. Тэгэхээр одоо өдөржингөө юм хийхгүй гэртээ байсан ч өдрийн эцэст ядарна. Маш завгүй ажиллаад ингэсэн ч өдрийн эцэст ядарна. Тэгэхээр хүн ингээ энерги үржил байгаа юм чинь тэрийг амар зөв юмд үрээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр 20 настай өөрийнхөө хувилбар чиний цаг юунд үн цэнтэй юм бэ гэдгийг айгүй сайн тодорхойлоод яг тэрнийхэн төлөө үн цэнтэй л амьдраарай гэж хүсмээр байна. Яагад гэвэл 20 нас гэдэг бол маш хурдан өнгөрнө. Одоо би өөрөө удахгүй 30 хүрэх чинь. Тэгэхээр маш хурдан өнгөрдөг учраас хэрэггүй хүмүүст хэрэггүй зүйлст ингээд цаг зав өрөөд явбал адилхан л энерги өрөөл ирч хүчээ бараал ядраад явна. Тэрний оронд энэ миний ирч хүчийг одоо зарцуулахад одоо worth it хүмүүн үү те worth it зүйл мөн үү одоо үнцэнтэй юу гэдгийг л аягүй сайн тодорхойлоод тэрнийхэн төлөө ирч хүч энерги цаг хугацаагаа өрөөрэй гэж хэлмээр байна. Дараагийнх нь болохоор ерөөсөө бие харьцлаарай, өөртөө гоё цаг гаргаарай, өөрийнхөө эрүүл мэндэд анхаараарай. Тэгээ эрүүл мэндэд анхаараарай гэхээр яг нэг ээж аав хэлдэг үг шиг санагдаж магадгүй 20 настай хүмүүс үзэж байгаа бол яг 20-од наснда эрүүл мэндэд хэр анхаарсан, бие хэр харьцалсан тооцсон нь тэрний дараа тий 30-аас цааш одоо тэр эрүүл мэнд ямар ахыг одоо бараг тодорхойлт юм лээ. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаараарай. Тэгээ ер нь муу зуршлуудаас ангижрахыг хичээгээрэй. Өөрийгөө гой засаж авахыг хичээгээрэй. Эрүүл дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хөвшүүлж ирээрэй. Амьдрал гэдэг чинь аюу хурдан өрнөждөг. Тэгээд муу зуршилтай ингээд байхаар ерөөсөө би чи аюу хурдан мууддаг юм бэлээ шүү. Одоо миний хувьд гэх юм бол ингээд их сургуульд ядаргаанд орсноосоо болоод тэр ядаргаанаас гарах гэж бараг би 4-5 жилийг зарцуулсан байхгүй юу. Одоо burnout-ыгаад эдгэх гэж гэсэн үг. Яг тэр мэдрэлийн ядаргаа гэдэг зүйл чинь хүртэл ингээд өөрийн мэдлгүүл ингээд болцсон л байгаа байхгүй юу. Тэгэхээр яг өөрийнхөө сэтгэл санаа, эрүүл мэнд дээр маш сайн анхаараарай гэж хэлмээр байна. Нэг гоё юм хэлэхэд одоо чи 20-той бол эндээс цаашаа улам хөөрхөн болдог гэж хэлмээр байна. Нөгөө glow хийн гэдэг штэ ингээд teen glow гэдэг лөө те ингээд нөгөө өсвөр насны хүмүүс нэг юм хөөрхөн болж ирдэг ч юм уу. 20-од настай байгаа бол яг эндээсээ улам л гоё болд юм билэ. Яагаад гэвэл улам гоё өөрийгөө олдог те улам гоё өөрийнхөө стилийг олдог, өөрийнхөө дүр төрхийг олж ирдэг, имижийг бүрдүүлж ирдэг. Одоо жишээ нь нүрээ яаж бодох улам гоё сурдаг ч юм уу. Үсээ янзлахаа ямар хувц өмсөхөө ингээд улам илүү учраа олж ирдэг учраас улам хөөрхөн болно гэж хэлмээр байна.
За дараагийн хэлмээр байгаа юм нь болохоор ер нь бол том хүн болж шүү дээ. Одоо ингээ 20 нас хүрээд те ингээ adult болж байна, том хүн болж байна. Тэгээ бити айгаараа гэж хэлмээр байна. Том хүн болох амьдрал үнэхээр гоё шүү. Бүр ингээ adult life is amazing гэж хэлмээр байна. Том хүн болох маш гоё. Амьдралаа гартаа авах боломжтой. Яаж амьдрмаар вэ? Тэгээ юу хиймээр вэ? Юу идмээр вэ? Хаана очимоор вэ? Яаж цагаа өнгөрүүлмээр вэ? Хинтээ уулзмаар вэ? Энэ бүгд чиний шийдвэр болж ирдэг. Тэгэхээр хин нэгнээс хараат биш, хин нэгнээс одоо хамааралтай биш. Яг чи өөрөө шийдвэр гаргаад өөрөө тэр болгоныхоо одоо үүрэг хариуцлагыг өрөөд явна. Тэр энэ жоохон ингэдэг аймаар юм шиг нэг зүйл шүү дээ, тий. Гэтэ миний хувьд бол энэ надад айгу догдлуулмаар нэг зүйл байсан. Яагаад гэвэл би хин нэгнээс хамааралтай, хин нэгэнд ингээд хамаарж иж сайхан байх биш. Би өөрөөрөө л тэр бүгдийг ингээ шийдээд гартаа авчиж болно гэж бодохоор надад аюу гоёсэн. Жишээ нь ингээ өөрийнхөө мөнгийг олж ирнэ те. Хин нэгнээс ингээ аавж ийсэж юм нэгнээс ингээ мөнгө харж ингэж байхгүй. Өөрөө хэрэг мөнгө олмоор энэ те. Өөрөө юу хиймээр энэ тэр болгоныгоо ингээ өөрөө шийдээд явна гэдэг бол надад тийм сэтгэл зүйн хувьд амар гоё эрх чөлөө мэдрүүлжсэн гэх юм уу. Гэхдээ 20-од насныхаа одоо би өөртөө ярих юм бол би тэр үед яг айцсан л явж байгаа. Яг одоогийнхоо төвшнөөс би энийг хэлж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр 20-од насныхаа хувьбарт хэлэх юм бол бити ягаараа том хүн болох гэдэг чинь үнэхээр гоё шүү гэж хэлмээр байна. За саяхан би нөгөө нэг жирэмсэн босноо зарлсан пост хийсэн чинь манай найз Австралиас амар хөөрхөн мэдчилгээ явуулъя, хаягаа явуулаач гэд. Тэгээ хаягаа явуулсан чинь надад ийм гоё цэцэг явуулсан байсан. Тэгээд энэ цэцэг нь одоо бараг 2-7 хоног чинь өдрөө болгон усын солиод багаар ингээ арчлаадсэн чинь яг өөр хуудаад. За миний дараагийн яг өөрийнхөө 20 насны хувилбарт хэлэх зөвлөгөө гэх юм бол илүү санхүүтэй холбоотой юм уу? Тэгэхээр одоо яг 20 настай ч юм уу дөнгөж ингээ 20 хүрчихэж байгаа бол бас санхүүгийн асуудал зөндөө байдаг. Яг нэг өөрийнхөө одоо мөнгийг олох дээр одооноос анхаарах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Яг юм өөрийн гэсэн бие даасан орлоготой байгаарай. За тэгээ хинээс ч хараат бус амьдрч чадах хэмжээний ер нь тийм орлоготой амьдрахыг одоо зориорой тий. За тэхийн тулд одоо ажил хийдэг ч юм уу тий. Эсвэл өөрөө давхар юм хийдэг ч юм уу. Яг юу ч хийж болно. Хамгийн гол нь яг wealth гэдэг одоо өөрийн гэсэн юм хөрөнгөтэй болоорой. За тэгээ тэр хөрөнгө чинь одоо юу байх юм? Тэгээ тэр хөрөнгөө ингээд одооноос бүтээх дээр анхаараарай. Заавал амар хөгшин болж иж одоо мөнгөтэй баян болно гэсэн ойлголт байхгүй тийм ээ. Тэгэхээр яг өөрийнхөө одоо гоё хангалттай амьдрахын тулд чиний одоо сарын зардал хэд юм гэдгийг хамгийн түрүүнд тодорхойлоод тэгээ тэр зардлаа олохын төлөө хамгийн түрүүнд одоо ажиллаж эхлэх нь бас байж болно. Манай ээж айгүй гоё зөвлөгөө хэлжсэн. За яа чи ингээд яг гоё амьдрахын тулд яг одоогийн төвшөндөө чи сарын хэдийг олвол чи яг гоё амьдрах юм гэсэн чинь би мэдхгүй гэж мэдхгүй байх юу байсан те. Чи тэрийг ингээ өөрөө бичээд өөрөө ингээд тоог нь гаргаад хаа. Тэг яг тэр нь тийм цалинтай газар ч юм уу тийм цалин, тийм орлоготой болно гэж чи зорих хэвээр гэд амиг ойлгомжтой юм шиг хэрнээ тийм нэг гоё гаргалгаанууд гаргаж өгч ийсэн. Энэ бас 20 настай өөрийнхөө хувилбарт хэлэхэд яг мөнгө ингээд олоод ирнэж болно. Гэхдээ бас тэр хэмжээгээр айгүй амархан үрээд ах юм бол тэр мөнгө ямарч одоо тийм юу wealth melt тийм хөрөнгө болдгоо. Тэр мөнгө олохын хажуугаар мөнгөө бас ингээд хадгалж юм уу яг юм хөрөнгө болгож одоо олон болгож ахиу болгож бас сураарай гэж хэлмээр байна. За тэгээд айгүй их тийм хүнд ачаа сэтгэлийн ачаа тээж байгаа бол тэрийг ингээд одооноос явуулаарай гэж хэлмээр байна. Тэгэд ер нь бол нөгөө healing journey эртгийн эхлүүлээрэй гэж хэлмээр байна л да. Healing гэдэг чинь одоо идэрэл штэ тийм ээ. Тэгэхээр дотоод яг тийм сэтгэлийн идэрэл гэдэг зүйлийг одооноос ингээд эхлүүлээрээ сэтгэлийн идэрэл явагдахгүй бол маш их юм сэтгэлийн хүнд ачаатай. Тэгээ тэр нь ерөөсөө л ингээд амар их юм төмстэй. Би төмс аваад ирээ заяа. За энэ төмс байсангүй чихэрлэг төмс байлаа. Одоо энд одоо хэдэн ширхэг амдээ за нэг 7-8 ширхэг баг шиг байна. Энийг одоо би ингээд өдөр болгоо ингээд барай яваад байгаа яг адилхан байхгүй тэр сэтгэлийн ачаа чинь одоо heavy baggage тэгэхээр хин нэгэнд гомдсон, ууралсан, одоо хин нэгэнд шархалсан, хин нэгийг үзэн яатсан ч юм уу, өшөө авах тэр нэг муухай нэг бодлууд идэв штэ. Тэр болгоноо ер нь чөлөөлж явуулахгүй бол та өдөр болгон ийм юм яг ингээд
ингээд гартаа барай яваад байгаа та яг адилхан. Тэгэхээр айгүй хүнд ч өдөр алга ийм барай явах чинь нэгт та ядарна тий. Амар гой чөлөөтэй гүй гэж бодсон чи ийм ачаатай бол хурдан гүйж чадахгүй, удаан гүйж чадахгүй, хоол гүйж чадахгүй. За тэг өдөр алга ийм бариад яваад хахаар энэ төмс чинь муудын штэ. Муудаад илжирээд тэг өмхийн үнэртээд муухай болно. Өмхийн үнэртсэн илжирсэн ууттай төмс өдөр алган бариад явахыг хүсэж гинөө. Мэдээж үгүй. Тийм болохоор сэтгэлээсээ тэр том ачаануудыг чөлөөлж явуулаад дотоод эдгэрлийг хийж одоо сэтгэлээсээ тэр том ачаануудыг чөлөөлж явуулж одоо өөрийгөө гой хөнгөлөх хэрэгтэй. Тэг хүн болгоны хувьд энэ ачааны би бүр хальт ингээ байрахад гарч хэлж ийн манайхаа. Йоо. Тэр хүний сэтгэл гэж яг л ийм байдаг байхгүй юу? Хүн болгоны хувьд янз бүр заяа. Одоо энэ ингээ зарим хүн бол нэгэн юм төмс барай явдаг гэж магадгүй. Зарим нь одоо нэг 2 3 хөлийн юм ууттай төмс. Зарим нь бүр шуудаа төмс өдөр болгон чирээ явдаг гэж магадгүй. Тэгэхээр энийг би яг 20 насныхаа хувилбарт хэлмээр байгаа нь би бас тухайн үедээ тийм л хүн байсан баг. Айгүй олон хүнд гомцсон тий. Баахан хүмүүс гомцсонлгүй явдаг гэсэн шүү дээ. Одоо жоохон бахтаа бол тэр намайг тэгсэн, энэ намайг ингэсэн гэл. Тийм одоо юм байна. Тэгээ заавал нэг найзуудтайч биш ээж аав хин бэдэн тий. Тэр бүх зүйлсийг нөгөө нэг тэр хүмүүсийг хүлээгээд тэр хүмүүсээс болж тэр хүмүүс танаас уучлахгүйгаа тэр хүмүүс таны сэтгэлийг сайхан болгож иж таны сэтгэл сайхан болох юм бол тэрэн шиг худлаа юм гэж байхгүй. Тэр хүмүүс баг хизээч тэхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг зүгээр тавьж явуулаад та өөрөө л өөрийнхөө сэтгэлийг засчих хэрэгтэй. За тэгээ одоо л ингээд том хүн болж байгаа юм чинь бас өөртөө бити тийм амир хүнд ачаа өөрөө гэж хэлмээр нь одоо жишээ нь өөрийгөө бити амир хөвшин хүмүүстэй харьцуулаарай. Ер нь өөрийгөө хинтэй харьцуулах гэхээр өөрийнхөө л өчигдрийн хөлбөртэй харьцуулаарай заяа. Тэгэхгүй ингээд өөрийнхөө үеийнхэнтэй ч харьцуулаад ер нь димий. Чи өчигдөр ямар байсан өнөөдөр ямар байсан яг тэрнтэй л харьцуулж яваарай. Тэгэд хитрхи ингээд мундаг хүмүүстэй ингээд харьцуулчих амар амархан штэ. Тэгээд тэр хүмүүс чи ингээд танаас одоо ятгатаа л хэдэн жилээр илүү амьдэрсэн ч юм уу харьцуулах ямар ч утгагүй юм бэлээ. Тэгээд би бас тухайн үед өөрийгөө айгүй харьцуулдаг байсан. Тэгээд өөрийгөө айгүй гоочилж голдог байсан. Би болоогүй байх, би мяа байна гэж боддог байсан. Гэтэ яг өөрийнхөө өчигдрийн хөлбөртөө өөрийгөө харьцуулчаар би бас амар дайггүй байгаа байхгүй юу. За, найзуудын талаар нэг юм хэлье манайхаа. Найзуудаа алдаж магадгүй. Гэтэ тэр зүгээр шинэ найзуудтай болж болно. 20-д нас гэдэг чинь ер нь бол нөгөө нэг хүмүүс айгу өөрчлөгддөг үе байхгүй. Чи ч өөрчлөгдөн, найзууд чинь ч өөрчлөгдөн. Тэгээ тэр болгон дээр бас нэг айгу хэцүү байдаг одоо жишээ нь ингээл багаасаа найзалж исэн найзтайгаа найзлахаа болох ч юм уу тий. Эсвэл ингээд сайн найзаа гэж бодож исэн хүн чинь шал өөр хүн болоод идэх ч юм уу тий. Зөндөө олон тийм асуудал гардаг. Тэгээд миний хувьд ч гэсэн 20-д насны бас нэгэн том асуудал юу байсан бэ гээл нэлээ их тийм найзуудын асуудалтай байсан юм байна одоо ингээд бодохоор. Тэгэхээр найзууд гэдэг чинь үргэлж өөрчлөгдөж бас болд юм байлээ. Одоо угаасаа ингээд том хүн болоод тий одоо өөр хүрээлд ороод шинэ их сургуулийн найзууд гэж тустай гарч ирнэ. Магадгүй ээж аав болонгууд ээж аав гэсэн найзууд тустай орж ирнэ. За тий хүүхдийн цэцэрлэгт орж ирэнгууд цэцэрлэгийнх нь ангийн хүүхдүүдийн ээж аав гэдэг ч юм уу. Ингээд найзууд нөхдийн хүрээлж одооноос ингээд айгүйх өөрчлөгдөг. Айгүйх гоё нэмж ингээд янз бүрийн өөр хүрээллийн хүмүүстэй найзалдаг учраас яг одоо тулж байгаа тэр найз нөхдийн асуудлаа бас бити хитрхи их хүн дээр хүлээж авч өөрийгөө өвдгөөрөө өөрийгөө зовоогоорой гэж хэлмээр байна. За ингээ хамгийн сүүлд нь хэлмээр байгаа юм болохоор чамаа ингээ доош нь татдаг хүмүүс байвал тэр хүмүүсийг ер нь бас ингээ амьдралаасаа одоо явуулаарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл шүү дээ одоо ингээд магадгүй ингээ аягүй сайн найз чинь ч юм уу те одоо чиний амьдрал сайн найз байгаа. Тэгтээ чи ингээд явуулдгүү за удаан найзлсан штэ ч юм уу эсвэл за энэ маань бас ингэдэг штэ гэд ингээд амьдралдаа байлгаал нь штэ. Тэгээд нөгөө хүн чинь ингээл амьдрал чинь ингээл сөрөг хор уршиг ингээл оруулаад те ингээл чамайг гомдох үедээ гомдоогоол ингээ явж идэл нэг мэдгээд нөгөө хүн чинь чамайг амьдралаасаа хэтэлчдэг одоо. Тэгвнгууд чи бүр ингээд би энийг энэ олон жил твчиж энэ зангийн ингэж твчиж ирж хахад энэ намайг энэс олоод ингэж байгаа юм уу гэдэг тийм нөхцөл байдал би орж исэн. Одоо ингээд нэг найзаа бүр ингээд уучлал те за энэ маань явахтай багын найз штэ ийм штэ гэд яваалаа. Өөрөө яг ингээд дараа нь миний нэг юм дургу болонготой шууд ингээд болж байгаа байхгүй тий найзлахаа болдог ч юм уу зайгаа барьдаг ч юм уу. Тэгэхээр бас эргээд бодоход вау энэ хүн намайг нэг юм дээр инхвэсэн юм бол би ингээд энэ олон юм твчих ямар шаардлага байсан юм бэ гэдэг ч юм уу. Тийм бас бодол төрж исэн. Тэгэхээр ер нь амьдрал чинь юм сөрөг энергитэй тийм хүмүүс чамд яг юм зүүн совингаараа мэдрэгдээд идэв штэ тий. Тийм хүмүүс байвал тэгэл эртний амьдралаасаа чөлөөлөөд бас явуулж исэн нь нөгөө нэг энэ хүнд ачаа гэдэг ааштай тий. Энийг бас хөнгөлөхөд
тусалтай юм шиг санагдсан. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээд та бүхэндээ бас сонирхолтой байсан бах гэж найдаж байна. Эдгээр зүйлсийг би яг өөрийнхөө 20 настай хувилбарт ариун зайтай дахиж нэг олцохсон бол хөө тэнгээ алуу найшвартаач. Яг балараад байгаа юм бэ чи гэж байгаа нэг уртаа суулгаж агаад ийм орчим юм ороод уйлж муулаад те бой моёос бол уйлж муулаа найз майсаас бол уйлаа явж ивэл хөө чи гэж агаад уртаа авчир суулгаж агаад эдгээр зөвлөгөөнүүдийг хэлэх байсан. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та манайхаа.